Улаанбаатар марафоныг зохион байгуулах бас нэлээд асуудал боллоо тийм ээ. Та бүхэн мэдж байгаа бол нийслэл Улаанбаатар хотоос 900 сая төгрөг зарцуулж байна. Тэгээ нэлээд гал дагуулсан шүү дээ. Тэгээд ямар ч юм бол Улаанбаатар хот бол Улаанбаатар марафоныг зохион байгуулахад 900 сая төгрөг мэдээж гаргасан. За энэ дээр юун дээр гаргасан бол мэдээ марафоны олон улсын марафон учраас нөгөө шагнал энтергээ дээрээс нь бэлтгэл ажил, GPS гэлтэй бүх юмнууд гарч байгаа. Гэхдээ бид нар буцаад нөгөө нэг марафонд уралдаж байгаа хэрэгтээсээ нөгөө марафоны ирэх татвар за ингээ бусад нөгөө орлогуудаа спонсорд орлогосоо баг 1.2 тэрбум төгрөг болсон. Тийм болохоор нэг 11 жилийн хугацаанд бид нэр марафоныг зохион байгууллаа шүү дээ. Тэгээ 11 жилийн хугацаанд зохицсон анхны удаага бид нэр ингээд нэмэх төсөвтэй бол гарч байгаа хгүй. Одоо тэгтээ зөв нэмэх төсөвтэй гарсан юм чи бид нэр дараа жилээс юу руу хувийн аж ахуйн нэгжүүд рүүгээ энийг өгөө явчихна. Яг өмнөх жилүүдэд дандаа хасах гарч ирсэн болохоор хувийн аж ахуйн нэгжүүд ордог байсан. За энэ жилээс бид нэр нэмэх гарсвал дараа жилээс ингээд хувийн аж ахуйн нэгжүүдэд марафон өгөөд тэгээд цаашлуулад бүр дараагийн түвшинд хөгжүүлээд аваад явна үстэй. Тэгээ одоо хүүхдийн баяр гэдэг дахиад асуудал орж иж байна. Дөнгөж сая агарын бохирдлыг бууруулах үндэсний хороо дөнгөж 19 цагаас сая хуралдаад их одоо 26-аас 27 оны онд шилжих үйл ямар нүүрсээ төлөх үү, яаж нүүрсээ төлөх үү, хаанаас оруулж ирэх үү гэдэг асуудлуудаа хэлцээ шийдвэрүүдээ гаргаад тэгээ явж байна. За одоо бол та бүхэн мэдж байгаа Багнуурын үйлдвэрийг түшиглээд хагас коксны үйлдвэр баригдаж байгаа шүү дээ. За ерөнхийдөө бол энэ дараа жилийн өдийд гэхэд тэр Багнуурын үйлдвэр бол хагас коксоо үйлдвэрлээд нийслэлөөр нийлүүлэхээр ерөнхийдөө боломжтой болсон байна. За тэрний танилцуулга явж байна. Гэхдээ энэ бол 26-аас 27 он руу шилжих өвөл бол бид нэр манай Монгол улсын хэмжээнд хагас кокс үйлдвэрлэж хийх үйлдвэр байхгүй. Тэгэхээр яг өнгөрсөн жилтэйгээ адилхан бид нэр гаднаас олон улсын тендер одоо 6 сарын дундуур зарлана. За тэгээ хагас коксын нүрсээ бол бид нэр худалдаж авна. Нийтдээ бол нэг 280 гаруй мянган тонн хагас коксыг бол худалдаж авч байгаа. Сайжруулсан шахмал төвчний үйлдвэрүүд яах юм бол 2 их 80 өвтөг бүхий 2 үйлдвэр байгаа шүү дээ тийм. За Улаанбаатар хотод зөвхөн менежмент нь ирсэн. Тэр үйлдвэрийн өмчл бол эцэс тавталгад дээр байгаа. Манай дээр бол байхгүй. Улаанбаатар хотын зөвхөн менежментийн хагаад тэнцээ нөгөө нэг савлах. За тэгээд борлуулалтын цэгүүд рүүгээ тэрийг түгэх эдгээр менежмент л ажил байгаа. Танд дараагийн хотын даргын орлогчор ажил санал ирсэн үү? За одоогор бол тийм асуудал бол алга. Танд ирүүл тайлбарлах уу? Санал ирүүл Цагаан одоо буулгах чиглэг бол ерөөсөө дэгөөд сар өнгөрөх болж. Ерөнхий сайд цагаан асрыг буулгах гэсэн чиглэл бол үгүйгүй. Тэр бол ташаа мэдээлэл гэсэн шүү. За ямарсан бид нэр 6 сарын 1-ийн хүүхдийн баяр дуусаад 6 сарын 2-нд талбай дээр байгаа том асрыг буулгаад тэгээд коп болгох те үндэсний цэцэрлэгт хүрээлэн лөө бид нар зүг аваа явчихна.